Монгол улсад орчин цагийн зэвсэг түвшин үүсэн хөгжсөний түүхт 97 жилээ Монгол цэргийн баярын өдөр эрх нэм гарах тохиолно. Энэхүү өдрийг өгтөн өргөсөн тангарахта үнэнчээр зүтгэж эрхэлсэн ажилдаа идэх зүтгэл гарган ажиллаж төрийн байгууллагын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмээр оруулсан цагдаа дотоодын цэргийн албаагчдыг төрийн одон медалаар шагналаа. 1969-с 99 он хүртэл 30 жил цагдаагийн байгууллагад ажилласан юм аа. Ингээд тэтгэвртгаараа 20 жил болж байгаа цагдаагийн байгууллага 30 жил ажилласан төр засагтаа баярлаа. Хуулийн байгууллагад маш их баярлж байна. Хууль зүйн дотоод хэргийн хаан сайдад баярлаа. Төрийн дэд шагнал одон медалаар шагнагдсандаа маш их баярлаж байна. Бүх одоо хуулийн байгууллагын ажилчдаа ажилтан намжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё баахан. Өнөөдөр зэрэг төрийн дэд одон медаль, цэргийн хүндэт медалаар шагнагдсандаа маш их баяртай байна. Энэ ташрамд цагдаагийн байгууллагын удирдлага болон хамтран ажилласан хамт олон гэр бүл аав ээжтэй маш их баярлалаа гэдэг хэлье. Хуулийн нэршлэрээ толгойн цагдаа хэлцсэн анхан мөрдөн байцаагчаар ажилд орж ирсэн. Тэрнээс хойш доогш нэгтгэж ажиллаж байна. Тэгээд миний хөдөлмөрийг үнэлж төрийн дэд одон медаль, цэргийн гавьяаны улаан төвийн одон оршигнсан төр засагтаа мөн цагдаагийн ерөнхий газрын удирдлага мөн нийтийн зүйн хамгаалах, олон нийтийн айлгуулах албаны удирдлага нартаа бас баярлж байгаа, талархж байгаа илэрхийлж байна. Төв орон нутгийн байгууллагад одоо 30 дахь жилдээ ажиллаж байна. За өнөөдөр ингээд Монгол төрийн тэргүүн Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн энэ хүндтэй одон шагнагдсандаа маш их баяртай байна. За энэ нь бас надтай хамт бас төв орон нутагт хамтран ажиллаж ирсэн байгууллага хамт олонны маань бас одоо хүч одоо тэр бүгдийн маань бас надад энэ одоо одон авахд одоо дэмжиж хамт ажиллаж ирсний л одоо үр дүн гэж бодож байгаа. Ингээд одоо хамтран ажиллаж ирсэн байгууллага хамт олондоо баярлал талархж байгаа. Одоо илэрхийлье. Баярлалаа. За Монгол цэргийн 97 жилийн баярын мэндийг нийт цагдаа болон цэргийн онцгой байдлын албаны мөрч нэгт хамтран зүтгэж байгаа албаагчдаа баяр хүргэж ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Энэ бас олон жил цагдаагийн байгууллага зүтгэхэд арга гэрийн дэмжлэг байхгүйгээр энэ одоо албанд амжилт гаргана гэдэг бас үнэхээр байж боломгүй асуудал тийм ээ. Тийм учраас арга гэрийнхаа эхнэр хүүхэд ах эгч өөрийн төрүүлж өсгсөн аав ээжтэй маш их баярлж байна. Мөн хамтарч одоо энэ олон жил ажиллахад олон газрын хамт олонтой хамтарч ажиллаж байсан, гар нийлж ажиллаж байсан. Тэр хамт олондоо бүгдэнд нь Монгол цэргийн баярын халуун мэндийг хүргье.